Урьдчилан ажил нь бол хийгдэхээр нийслэлийн засаг даргын захирамж гарцсан явж байгаа. За ер нь бол дэд бүтцийн ажлууд бол ингээд яг засгийн газрын 36 дугаар тогтоолын дагуу 10 дугаар сарда ингээд багтаа дуусч байна. За авцамын зогсоолын ажил бол мэдээж эргэжил хийгдээд явчих учраас гүйцэтгэлээрээ бол гараад ирнэ. За одоо бидэрт гол үндсэн ажил бол барилга байгууламжийнхаа одоо худалдаа авах ажиллагаа нээлттэй тендер шалгуулалтын аргаар одоо зохион байгуулахаар ингэж төлөвлөж байна. За одоо яг бидний байж байгаа хэсэг бол энэ авцам зогсоолын хэсэг дээр бид бүхэн зогсож байна. Авцам зогсоолын ажил бол энэ жилдээ бол ер нь бол бүр нь бол дуусчихна. За яг одоо барилга байгууламжуудын хувьд бол бид бүхэн 1-р үе шатыг 2025 оны улсын төсөвт одоо туссан дүнгээр зохион байгуулъя гэсэн юм шийдвэр гараад засаг даргын захирамж гарсан байж байгаа. Тэгээд засаг даргын захирамж гараад хэд хэдэн одоо зүйлүүдээр бол зураг төслийн ажлууд хийгдэхэр болсон. Учир нь юу гэхээр энэ ариун цэврийн байгууламжууд байгаа. Дээрээс нь энэ хүлээн авагч орны байр, за дээрээс нь энэ харуулын постуудын бас зураг төслийн ажлууд нэмэлтээр бол хийгдэж эхэлнэ. Хоёрдугаарт нь ер нь энэ барилга байгууламжийн дотор талын ажлын зураг төслийн ажлууд бол уйлдаж гарах ёстой. Ямар одоо стандарт нүүбээс тавьсан, яг тэр стандартын дагуу өрөө хуваалт нэг хурлын хан одоо хаалга одоо бүх одоо тэр дотор ажлын зургуудыг бол бид бүхэн энэ үйлдэл багтаагаад нээлттэй тендер шалгуулалтаар л хийгээд ингээд батлуулаад явна. Хавар ажил эхлэхэд бол энэ зургууд бол бүгд батлагдсан байх юм. За түрүү миний ярьсан 1-р үе шатны ажлыг бид бүхэн яг одоо тендер ажлын даалгавар боловсруулах ажил нийслэлийн хөрөнгө оруулалтын газар дээр явагдаж байна. За манай байгууллагын зүг бас бол саналуудаа тусгаад ингээд нэгд өдөр хөрвүүлж байна. За энд бол яг энэ барилгууд маань ер нь бол бүгд яг энэ бусад копууд дээр хэрэгжижсэн шиг түр одоо угсардаг байгууламжууд. За энэ байгууламжуудыг аль хэсгийг манай одоо улс одоо худалдаж авч одоо дараа нь одоо ашиглахаар хийх үү. За аль хэсгийг бид бүхэн яг энэ түрээсээр авч ашиглаж болох уу гэдэг дээр бас тодорхой шийдлүүд байгаа. Энийг бол үндэсний хороонд бол бид бүхэн нийслэлээс уламжлаад үндэсний хорогоор хилцүүлээд явъя гэсэн юм шийдэлтэй байгаа. За ногоон бүсийн төлөвлөлтийн хувьд бол одоо мөн бас зураг төлөлтийн ажлууд нь хийгдээд явж байгаа. За ногоон бүсийн ажлыг бол ерөнхийдөө дотоодын одоо энэ үйл ажиллагаа ивент арга хэмжээ зохион байгуулдаг компаниудын одоо хүчин чадлаар хийчих бүрэн боломжтой гэж бол ногоон бүсийн дэд хороноос үзэж байгаа. Тэгэхээр энэ төлөвлөлтийг бол заавал одоо юу гэх нэг хөх бүсэд байгаа энэ барилга байгууламж шиг биш, илүү байгаль дээлтэй тэгээд маш зардал бага ийм шийдлэр ер нь бол явуулъя гэсэн төлөвлөлтөд ажиллаж байна. За яг одоо мэдээж нөгөө өндөрлөлтийн асуудлууд бол харьцангуй гайгүй. Гэхдээ бол яг нөгөө санхүүжилтийн асуудлууд бол бас тодорхой хэмжээгээр жоох удаашралтай байгаа. Гүйцэтгэгч компаниуд нь бол ажлуудаа бол ихэнх нь 100% дууссан. Тэгээ гүйцэтгэлийнхээ хувьд бол ингээд нөгөө тухайн үед нь санхүүжилтаа хийсэд явсан байгаа. Одоо бол яг сангийн яамд бол өсөлт гаргацсан байгаа 3 санхүүжилт байгаа. Нийт нийлбэр дүн 1.9 тэрбум төгрөгийн ажил бол өсөлт илгээгдсэн. Одоо сангийн яам дээр хэрвээ шийдэгдээд явбал дараагийн энэ ч нөгөө 30%, 60% тэгээд гэрээ дууссан гэж явдаг. Одоо 60%-ийнх нь гүйцэтгэлийн ажлууд бол явж байгаа. Тэгэхээр компаниуд маань яг мэрэгжлийн байгууллагууд Ус суваг, Улаанбаатар цэцэрлэгийн төгөөг сүлжээ, мэдээлэл холбоо, Улаанбаатар зам арчилт гэдэг ингээд компаниуд үндэсний орооноос сангийн яамд авах чиглэлийн тухайд маань харахчихгүй тааглаа дараа. За сүүлийн 2 сар ер нь сангийн яамаас дэд бүтцийн ажлуудыг хөрөнгө оруулалтыг хөндлөлтөж бага хэмжээгээр гараа явж байгаа. Тэгээ тэрнээс болоод нэг компаниуд ажиллаа зогсооно гэдэг байдал болж байгаа тийм. Засаг даргын талаар дэлгэнгүй мэдээлэл нэг засаг тийх үү. Хөтөлийн нэг өөдөр 7 хоногт одоо маргааш ажлын өдөр эхэлж байна. Сангийн яам бидний хувьд бол хагас бүтсэн санхүү ажиллаж байгаа шүү. Тэгэхээр хувийн хвшилж тэгэж ажилдаг. Тийм болохоор 2-7 хоногтын санхүүжилт дээр үнэхээр гүйцэтгэл нэгжсэн зүйл дээр мөнгөний гаргах асуудлыг үндэсний орооны даалгавар болгоо сангийн яам руу явуулдаг. Сая ирсэн нүүбийн цөлжилтөд тэмцэх Наримчгийн даргын газрын төлөвлөлтийн багууд бол яг энэ дэд бүтцийн ажлын явцтай бол танилцсан. За яг манай улс бол яг хүлээн авагч орны хэлцээрийн дагуу одоо энэ дэд бүтцийн ажлуудыг бол яг хугацааныхаа дагуу ингээд танах дуусгаж байгаа юм байна. За одоо яг үндсэн барилгажих тэр одоо тэр төр байгууламжуудаа угсрах ажил руугаа шуурхаа орох шаардлагатай гэж байна. Тэгэхээр 25 онд бол бид бүхэнд бол 26.3 тэрбум төгрөгөөр одоо яг энэ 1-р үе шатны ажлыг бол эхлүүлэхээр ингээд захирамж бол гарчихсан байж байна. Тэгэхээр 26 оны улсын төсөв дээр бол манай дээр бас тодорхой зардал шийдэгдэж ирвэл бид бүхэн ингээд 2-р үе шатны ажлыг бол 25 оны 12 сараас эхсүүлэл ер нь одоо худалдаа авах ажиллагаа хөрөнгө оруулалтын ажлуудыг зохион байгуулахаар ингэж тусч байна. Тэгэхгүй бол цаг хугацааны хувьд бол энэ барилгууд маань ер нь бол түрээсээрч байсан үйлдвэрлэгч байсан ер нь бол тодорхой хэмжээний сар хагас 2 сарын бол үйлдвэрлэлийн процесс хэрвээ түрээслэхээр бол тэр нөгөө манай загвар хийц зориулаад өөрчлөн одоо засах янзлах ийм
ажлууд явагдах юм билээ. Тэгээ тээвэрлэлтийн ажил бол нэг 2 сарын хугацаанд хийгдээ. За угсралтай ажил бол нэг 2-3 сарын хугацаанд. Тэгээ тооцохоор 7 сард ер нь бид нар энэ барилга агуулмжаа бүтэн авчихсан. Дотор одоо төгсөл нөгөө тон төхөөрөмж угсралтай ажлууд руу орохгүй бол хурал маань бол 8 сард ихээр бол барилга хүлээж авна гэж нүг бол үзэж байгаа. Тэгэхээр тэр хугацаанд бол амжуулахын тулд бид хөө одоо ерөөсө улсын төсөв 26 онд батлагдаад Одоо нэг 7 хоногийн дараа төсөв батлагдана. 7 хоногийн дараа төсөв батлахад КОП17-гийн төсөв одоо хэдэн төгрөг яаж сууж гэнэ гэдэг бүх юм эцсийн байдлаар тодорчно. Бидний төлөвлөсний дагуу буюу засгийн газараас их хуралд оруулсан бол ерөнхийдөө явж байгаа та бүхэн бас мэдчихэж байгаа. Яг хөө давхар анхаарах зүйлүүд байгаа. Гэхдээ одоо хэдүүлээ бас хэд хэдэн зүйлүүд дээр олон нийтэд зөв ойлголт өгөх тал дээр анхаармаар байна. Энэ одоо усны их ундрах гэдэг. За энэ дээр одоо ямар зүйлүүд байгаа юм те? Нөбийн нэрийг барьж энд газар дээр одоо цэвэр унтны их хүйсүр дээр асуудал үүсгэж байна. Эргээгээд энийг үргэлжлүүлээд одоо энэ арга хэмжээний дараа хувьдаа авах гэж байна гэдэг иймэрхүү зүйлийг бол тодорхой нэр бүхий хүмүүс олон нийтэд лайв хэлбэрээр хүргэж хэлсэн. Энд хариултыг өгөх хэрэгтэй. Үнэхээр одоо тийм байгаа мó, байхгүй мó? Ямар учиртай, ямар зорилготой? 197 улсын хамтарсан нэгдэн орсон конвенц байж байдаг. Дээрээс нь сольжилт өөрөө Монголын газар нутгийн 77% өрччихсэн байж байдаг. Дээрээс нь энэ газрын сонголтыг Улаанбаатар хот дангаараа хийдэг юм уу, хийдэггүй юм уу? Хамтарч хийдэг юм уу, хийдэггүй юм уу? Хэдэн оны эдэн сард энэ газрын сонголтыг эцэслээд хийчихсэн. Одоо энийг өөрчлөлтөг боломжтой юм уу, боломжгүй юм уу? Энэ чиглэлээр тодорхой хариултуудыг өгөх хэрэгтэй. Тэгээд иймэрхүү нэршлүүдийг нэг арилгаад байх хэрэгтэй шин. Энэ бол гольфийн зам биш үү? Яг нөгөө гольфийн нэг юм засмал цахилгаан машин тэрэг явдаг тийм л утгаар нь ингээд нэрлэлчээд байгаа болохос энэ чинь гольфийн зам гэж нэрлэхэр чи хүмүүс энийг ер нь зааш нь ийм юм болох гэдэг ингэж ойлгох. Энэ бол зүгээр технологийн зам гэдэг юм уу нэршлийн өөрчлөлт. Энэ бол КОП17-д зориулагдсан Монгол улсын иргэд энэ зөвлөлтийн асуудлаар олон улс дэлхийн нийтээр юу гэж хандаж, юу гэж шийдвэр гаргадгийг ямар бид нар ер нь юуг анхаарах ёстой гэж иргэдийн оролцоог хангахын төлөө байгуулж байгаа зам шүү дээ. Түүнээс ингээд дураараа тал талаас алхаад орж ирж болохгүй. Тусад нь гаргаж иргэдэд зориулсан зам баггүй. Иргэдийн ногоон зам баггүй юу? Наашаа орж ирж байгаа ногоон бүс рүү орж ирж байгаа. Тэрийгээ бид нар гольфийн зам бид нэрлүүл ер нь буруу л ойлголт явна. Тийм болохоор иймэрхүү зүйл дээр анхаармаар байна. Дээрэс нь энэ одоо ингээд 100% хийгдсэн ажлууд байна шүү дээ. Биднийхэн санхүүжилтэнд гүйцэж байгаа мó үгүй мó? 80% байгаа, 10% байгаа, 45% байгаа, 30% байгаа асуудлууд нь ямар учраас ийм үедээ байгаа юм те. Энэ бүх юм шилэн буюу нээлттэй байж хэрэгтэй. КОП дээр бол КОП17 дээр үндэсний ороо бол нэлээд анхаарал тавьж байгаа. Харьцангуйгаар бол ажил эрчимтэй явж байгаа гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ эрчимтэй байгаа ажлынхаа эрчийг нь алдуулчихгүй шиг иргэд маань бас өөрсдөө оролцогч болно гэдгийг ойлгуулад энд нөгөө ямар нэг байдлаар ийшээ орж байгаа хүмүүс тооны хувьд хэдэн иргэн оролцож гэнэ үү гэдэг бүртгэл явж байгаа болохоос биш ямар нэг байдлаар хязгаарлалт юм уу та орон орохгүй гэдэг хязгаарлалт юм байхгүй гэдгийг хэдүүлээ үндэсний орооны урал дээр бол ер нь ойлголцсон шүү дээ. Тэгээд одоо яг хөө торж харах уу? Тэгээ энэ бодлого дарга яг та үзэлт юу нэ тавьд авцам энэ жил бол цаад ер нь дэд бүтцийн ажлуудаа дуусгаад авцам ирэх жил дуусаар байгаа тийм. Тэгээ одоо дарга авцам яг хаана хэдэн километр зогсоод хэдэн хувьтай явж ингээд энэ ч одоо хэдэн мянган машины зогсоол барьж гэн гэдэг юм яриад байгаа шүү дээ. Яг хэдий 609 машины зогсоол. 609 машин. 609 автобустайгаа нийлээд 609 шигтэй. Одоо дараа эхлээ замаас эхлэв. За энд байж байгаа үндсэн зогсоод хоёр тал дээр байж байгаа. Одоо бидний зогсож байгаа зогсоол гэх юм бид нар одоо энд байна. Нэг нь явган сан. Тэгэхээр эндээс орж ирээд энд байгаа манай орц гарсны хаал одоо эндээс бол хашаага нэвтлээд Энэгээр ингэж жишээ нэгтгэх юм тийм. Энэ болох юм тийм. энэгээр орж ирээд орц гарцыг наваад бүтэн тойроод одоо энд яг үндсэн нөгөө барилгад маань байж байгаа. Газар широоны ажлууд бол энэ ч удаа дууссан байна. Ихчил авч ирэхэд бол барилгын ажлуудыг эхлэхэд бэлэн болоод бид ийшээ төрүүлж авахаар энэ дээр үж байгаа газар широоны ажлууд бол дууссан. Одоо эрхчил бол ресайклтаад цементэр бэхжүүлсэн суурьгээд асфальт хүчилтээ авах ажлууд үлдсэн байна. Яг температураас хамаарат хүүт орс учраас цементэр бэхжүүлсэн суурь ихэр хөлдөөд эрхчлэх юм бол одоо овоолт үүсэх учраас бид нар бол энэ дээр бол хүн одоо байгаа 70% дуусгацсан байна. Одоо энэ дээр орж ирээд
Цэм дээр бүчилсэн суур орж ирэн. Дээрээс нь асуулт өчлөлтөө үед орж ирээд ерөнхийдөө зогсоод бол дуусаад зам нь бол бэлэн болчихъя. Тэгэхээр энэ дээр бол газар шороаны ажил дууссан. Одоо явган замын ажил нь үргэлжлээ явж байна. 11 сарын 30 хүртэл одоо байгаа материалуудаа дуусгаад явган замуудаа дуусгаар төлөвлөж байна. Яг л ийм байдалтай байж. Одоо ирэх жил дулаан орлоо 4 сарын 1-ээс ирэх юм бол яг 4 сарын 20 дээрээс л ихтэй ерөнхийдөө бол цэм дээр бүчилсэн суур авч эхлээд 5 сарын эхний нэг 2-7 хоногт бол асфальт доочлолт аваад дуусна гэдэг зорилттой байж байгаа. 600 машины зогсоод нэг тэтгэл хөтөлбөр зам тавьж байгаа тийм. 1.5 км. Ундны их усуртай холбоотой ямар нэг асуудал байна. Би их усурын хамгаалтын көсөдөөс дандаа гаргацсан гэж. За. Ижээж хоёр хот үүсэж. Энэ бол энэ 50 м-ийн радиустай юм хамгаалтын хашаа байх хэрэгтэй юм та зохицуулалтаа гаргаад. энийг бол бид нар хамгаалтын зурвасаас бүр 200 м 100 м радиустай ингэж дахиж хамгаалтын хашаа шинчилж бол хийж байгаа. Энэ бүс нутагтай ойролцоо нэг 8 ходог байгаа. Яг энэ 8 hodыг бол энэ жилдээ яг энэ 12 сарда багтаагаад бид нар яг зориултын хамгаалтын хашаа бол хашиж байгаа. Тэгэхээр ийшээ ямар нэгэн байдлаар хүн нэвтрэх одоо юм ойлголт бол байхгүй. Тэгэхээр энэ асуудлаа нэг хэдүүлээ эх 7 хоногт ус сувгийнхан, нийслэлийн копи ажлын алба одоо ингээд бүгдээрээ ямар төлөөлөл оролцоо байх хэвээр. Энийгээ бас нэг олон нийтэд тодорхой болгохгүй бол энэ зүгээр ус гэдэг бол туйлын чухал зүйл мөн шүү дээ. Ус угаас байгаа тийм. Хэм байна ус угаас. Харин цаагийн тавьчихсан. Эндээс хэлсэн. Суугийн өгсөлтийн төлөвлөж болдог шиг. Энэ ус хэдэн ходог байд. Яаж хотын аюулгүй хамгаалах зүйлээс харагдсан. Одоо копийн зохион байгуулагдсанаар Улаанбаатар хотын сая 500 мянган иргэдийн ундны усанд асуудал үүснэ гэдэг тийм өнцгөр зарим хүмүүс яриад байна. Тэгээ энэ үнэн юм уу? Та нар юу гэж ойлгож байна? Манай хол тэгээд энэ бүст 8 удаг орсон байгаа. 8 удгийг одоо энэ дээр ярьдаг шиг хамгаалтын хайс ажиллагаар хамгаалаад хүн нэвтрэх боломж чиг хязгаарлана гэж үзэж байгаа. Яг энэ хашаа зам талбай дотор хэдэн удаг орсон? Ерөөсөө 2 уу? 2 удаг байрлаж байгаа. Энэ ерөөсөө ингээд хамгаалтын хашаа тавьчихвал энэ ерөөсөө байрлах талбай энэ одоо энэ юу хэсэгтэй бол цом зогсоод ажил ерөөсөө хотын хамгаалтын юу бол хэвчээ байна. Яг ингээд За энэ ундны энэ худгууд бол энэ хашаанаас гадна. Яг хашаан дотор буюу энэ арга хэмжээ болгохын унд дотор байгаа нь бол 2 шиг л байгаа юм шүү дээ. Тэгээ энэ чинь одоо гүний ус татчих байгаа юу? Тий, гүний ус татчих байгаа. Шахуург бодгууд үстэй. Цаанаас ирж байгаа усыг шахаж байгаа. нийлүүлээд түүнээс 200 яг энэ газрын гүнээс бол ус олборлдоггүй. Зөв үү? Олборлж байгаа юу? олборлж байгаа. Олборлж байгаа. Тэгэхээр энэ асуудал бидний хэмжээнд нийт 218 ходог байгаас манай энэ чи 66 ходог байгаа тийм ээ. Тий. 66 ходог байж байгаа. Тэгээд билээ гүнээс татчих байгаа. Тэгээд аюулгүй бүсээсээ зайгаа аваад тэзүүн дээрээ судалгаа хийсэн учраас ер нь бол ундны усанд нөлөөлөхгүй гэж үзэж Байгаль байгаа. орчны яамнаас бол яг хүсэлт гаргаад байгаль орчны нөлөөллийн үнэлгээг бол хэлгэсэн байгаа. Тэгээ яг энэ хэсэгт бол яг хөдөлгөөн шалгалт хийгээд 3 жилийн хугацаанд төс хэрэгжиж дууснаа гэж хэлж тооцоод байгаль орчны үнэлгээ гарсан гэж байгаа. Хүмүүсээр хүмүүсээр тэгэхээр бид нар яг холбогдох газруудаас нь бүх одоо үнэлгээ явуулж тэр байгаль орчны нөлөөллийн нэгдүүдийн насны нэгдсэн дээр бол энэ хэсгийг бол хэлсэн. За энийг бол өнгөрсөн жил бол гадаад харилцааны сайд, байгаль орчны сайд, нийслэлийн засаг дарга нарын одоо хамтарсан одоо энэ протоколын дагуу бол энэ байршил бол 6 байршлаас бол сонгогдоод тэгээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдаад тэгээ байршил бол батлагдсан байж байгаа. Тэгээ тэр үрэндээ л ажиллаж байна. одоо бол энэ байршлыг өөрчлөх боломж бол Байхгүй. байхгүй шүү дээ. Энэ чинь хамтдаа суужаач нөгөө нүүбийн генуцийн талуудын нарийн бичгийн дарга нарын газар, Монгол улсын засгийн газар, нийслэл хот бүгдээрээ хамт сууж байгаа гарын үсэг зурж эцэлж Ер байгаа. нь бол цаашлаад энэ хэсэг одоо копийн дараа бол иргэдийн чөлөө цагаа өнгөрөөх одоо үндэсний цэцэрлэг төрөлнгийн одоо зүүн хэсгийн одоо энэ парк энд бол төлөвлөгдөж явж байгаа. Тэгэхээр бол ер нь одоо цэцэрлэг төрөлнгийн одоо өнөөгийн нөхцөл байдал бол дандаа зөөврийн одоо худгуудаар үйл ажиллагаа юм одоо явуулдаг. Тэгээд зарим одоо зөөврийн худаг төр одоо энэ байгууламжууд нь бол газрын одоо гүн рүүгээ нөгөө нэвчдэг тийм ээ эдэн жилийн хугацаанд. Тийм учраас бүр одоо бид нар энийг бол яг энэ цэвэр төвийн одоо цэвэр бохны юм системд холбогдсноороо энд одоо иргэд зугаалж байгаа иргэд маань бол яг боловсон ойлд ороод ингээд нийтийн ариун цэврээр өөрчлөх боломжтой гэж харж байна. Одоо энэ төв үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн иргэд очиж явдаг төв хэсэг байна шүү дээ. За энэ төв хэсэгт орж байгаа хөрөнгө оруулалттай тэнд бас зам талбай, аюу цементийн талбай, аюу жижиг зүйлүүд хөрөнгө оруулалтуудыг хүмүүс мод тариад тэнд чинь ингээ иргэд их олноор очдог болсон шүү дээ. Яг тэрнээс бол дутгааргүй юм
Яг зөв шүү. төв болж хувирж байна гэж ойлгуул зөв. Яг энэ хэсэгт одоо яг энэ зөвхөн копи хүрээнд бол 9 нэр төрлийн 4500 ногоон байгууламж буцаагууд бол энд баригдана. Тэгээ энэ байгууламж маань буусны дараа энэ хэсэгт бол иргэд автомашина энэ зогсоогоод ийшээгээ чөлөөтэй сайхан гэр бүлээрээ алхаад за энэ одоо зохион байгуулж байгаа арга хэмжээ одоо тэр бүх өдөрлөг юмнуудад оролцоод ногоон байгууламж одоо энэ мод буцааг бүхэл зүйлүүдийн дээр бол төлөвлөж байгаа. Тэгэхээр бол энэ хэсэгт бол өмнө нь та ихтэй харсан бах ер нь бол нэлээд жоохон одоо хаягдсан гэх юм уу да нэг хэсэг одоо ийм талбай ягаад гэвэл ундны их улсрын одоо ойрхон бүсүүдээс учраас бол мэдээж товчлтууд бол хийгдэг үлдсэн байсан. Тэгэхээр одоо бол зүүн талд иргэд Улаанбаатар хотын иргэд бол энд хэсэгт одоо чөлөө цагаа өнгөрөх юм паркийн дахиад нэг төлөв Парк үүсэж байна л гэж ойлгох. Түүнээс биш барилга байгууламж болох юм байхгүй энд бол үүдэх барилгууд бол бүгд түрүү одоо огсордог барилгуудаар хийгдэж байгаа. Хоёр ариун цэврийн байгууламж нь бол яг энэ Батлаа дараа ингэж болохгүй юу? Ингээд энэ барилга байгууламж одоо бид нар аюу ийм арга хэмжээ болгоод ийм барилга байгууламж болно гэдэг шүү дээ. За энэ хурал болоод дууссаны дараа энэ дараа нь эцсэр хүрээлэн маань ямар загвартай ямар зүйлийн төлдгийг гэдэг тэр зургийг гаргачих боломж байхгүй. бид нар гаргачихсан байж Гаргачихсан байна. бэлдэж. Ер нь бол копийн дараа 27 онд 28 онд яг энэ хэсэгт бол одоо энэ төв талбай дээр энэ бас зарим арга хэмжээнүүд тохиолдог номын баяр хийж болно. Иргэдэд чөлөө цаг өнгөрөх энэ хэсгүүд дээр бид бүхэн зарим байгууламжуудыг харин цаашд ашиглах уу, түрээслэх үү гэдэг дээрээ тусгай нэг юм концепц гаргацсан явж байгаа. Тэгээ тэрийг танилцуулахаар Иргэдээрээ хилцүүлчих авах юм биш те. Танилтын гарч байгаа. Иргэдээсээ санал Тэгээд нэг ер нь иймэрхүү төсөөллүүд байна гэдгийг хэлээд яваад амир байгаа. Тэгэхгүй болохоор нүүбийн нэрийг барьж хурал хийнгүүтээ дараа нь энэ газрыг хөвд авах гэж байна. Барилгажуулах гэж байна гэдэг ийм л юм яриад байгаа шүү дээ. Тэгээ усны их хөлсүр дээр байна гэдэг. энэ өмчлөө одоо энэ хийж байгаа бүх газар бол өмчний цэцэрлэг төрөлнгийн өмчлөл буюу нийслэлийн өмчт бол хэвээрээ байгаа. батлаг дарааг төлөвлөлтөө гаргачаад олон нийтэд хилцүүлэг яваад иргэдээсээ санал аваад. Тэгээ иргэд маань одоо энэ үндэсний цэцэрлэг төрөлөнд ямар арга хэмжээ юу хиймээр тэр чиглэлээр саналыг авч агаад тусгаад те иргэдийн олонхын саналаар тусгаад. Та бүхний бас театр барих байгаа зүйлийг энд барих байгаа энэ төр гээд янз бүрийн юм яригадаад байдаг. Батлаг дарааг хажуудны сайд бүгд танилцуулаад газар хаана юу гэж байна. За одоо бид бүх яг энэ явган замын ажлууд бол ингээд сая 9 сард бол хийгдээд ингээд эхэлчихсэн. Энэ өргөн чөлөө ингээд хийгдэх. Энэ хоёр талаар нь бол дандаа ногоон байгууламжууд бол баригдана. Бид нар ер нь бол энэ хийж байгаа арга хэмжээнд дээр аль болохоор ногоон технологи инновацийг одоо шингээе гэдэг энэ зарим одоо гэрэлтүүлэх сарвчуудыг бол нөгөө нарны эрчим хүчнээс өөрөө эрчим хүчийг авдаг байдлаар ер нь бол төлөвлөж явж байгаа. Сайд ингээ харуулхад энэ хэсэгт ингээд мод ургамууд байхгүй ингээд яаж байгаа энэ товчтын копи хараасаад эн чинь ингээд битүү ногоон байгууламжтай. Яг ингээд нөгөө ботаник гарден гэдэг шиг юм хүн одоо амьсгалах дугаалахад ингээд 50 орчим бүрдүүлэхээр гоё товчтыг үүсгээд дуусгана л гэсэн. Улаанбаатарын хамгийн гоё газар болох юм шүү. Тэгээ Улаанбаатар хотын хамгийн гоё одоо цэцэрлэг төрөлнгээ бүр гоё яг ботаник гард ухаан нь бол цаашиж хөгжүүлээд аваад явах юм бодлоо. Одоо бол ингээд Зүгээр л нэг хамгаалтын юм өсвөөсөн. Одоо энэ ингээд харуулж байна шүү дээ. Иргэдэд ийм байгаа. Энэ газар чи одоо ингээд коп усны араас нийт хэдэн мод цог тарж ногоо юу нэр төрлийн 4500 нэр төрлийн мод бүтцөг таригдсан. Тэгээд цаашдаа иргэд бол байгууллагууд нөгөө өөрсдөө баруун хэсэг тарьдаг шиг мод бүтцөгийг бол тариад ингээд энэ хэсгийн товчлт улам нэмэгдээд ер нь бол ногооноор нь авч үлдэн гэсэн ийм л концепттай л энэ тэгэхээр гоё ой шиг ингээд нэлээд гоё товчлттай болохоор одоо энэ бол юм маш сайхан газар болох юм байна. Одоо та бүхэн харж байна яг тэр нөгөө ГТП харагдаж байна. Цахилгаан хангамжийн бүх их усруудынхаа юу тэнд ингээд очиод Улаанбаатар цахилгаан төвөөс үлчээ хийгээд ажиллаа хийгээд болцсон. Одоо энэ дээр нэг ажлын зураг төсөв батлагдсан гот доктор монтажны ажлууд бол хийгдээд яг явах юм. За энэ одоо яг ажил хийж байна. Тэгээ энэ дээгөр нь гიშгэ яах вэ? Энэ одоо зүгээр өдөөд ингээ ичгээр тий яг энийхэн дагуу бол нөгөө агсармал суураар агсармалаар хийж байгаа учраас ямар нэгэн цемент юм бол хавар тэгээ дээшээ цаашаа уугаад айгу энэ нөгөө доотлын суурийг тэгээд нөгөө явган зам дээр учраас баац даваа дарга хэлсэн шүү. Хавар харахад өөр гайгүй гэдсэн ч хаана вэ гээд. тэр өмсөн 32 хэмжээнийг хийж үтсэн. За яг засваруудаа инженерийн шийдэл тал дээр бол марахгүй хавар л харъя. Одоо бол ийш яг төв өргөн чөлөө яг ийшээ гоё ингээд тавьчих. ер нь тэгээ мэрэгжлийн юм уу шинжлэх ухааныхаа үгэнд л итгэж явах ёстой л доо.
Тэгээд нэг таамгаар өөрийнхөө төсөөлөөр асуудалд хандаж болохгүй юм чи. Цааш юу хийх төв талбай хаана үдээ болтоо тийшээ. Одоо яг бид нар зогсох гэж байна. За ийшээ болгоомжтой ор. Дотроо та сууг талынхаа мэдээлэл хараад. Манаа ч нэлээд гүн байна. Энд бол гурван сайхан орч байна. Тэ сайхан. Хөтөө зодол аяалаа. Аймагуудаа сая хөдөө онсон байна. Тэгсэн. Танц ихтэй баг. Тэр нь хуучин ингээд Энэ одоо нөгөө барь. Тий. Хатбаа ингэж хийсэн. ингээд энэ Хурдлын төр байгууламж шүү. Барилга гэж битгий ярив. Та нар үг буруу эргэлээд асуудал туунаад байгаа. Одоо яг энэ хэсэгт бол харж байгаа болох та. Манайхан зураг аваад ирээ. Тэр нөгөө сая бид нар цахилгаан төгөөс үлжигээр нэмэлтийн гэрэлтүүлгийн ажлуудыг бас энэ автозамынхаа ажилтнаа Гаргаа тавьсан. гаргаа тавьсан. Тэгэхгүй бол хавар бол бас энийг хийхээр бол зам талбай хийсэн юм аа гэдэг шүү дээ. Одоо бид нар яг энд зогсож байна. Энд. Ингээд цаашаа. Ингээд яг энэ хэсгээр бол ингээд Тийш хэдэн метр үлээ энэ хүртэл. энэ чинь бараг 800 орчим метр байж байгаа. 800 км төхөө. Тэр урт байж байгаа. Эндээс бид нар энд ирсэн хүмүүс бол бүртгэлээ хийлгээд аюулгүй ажиллагаа одоо юмнуудад оролцоо. За эндээс энэ хүртэл бид нэг юм дунд нь цахилгаан машинаар хүмүүсээ зөөвөрлөх байдлаар 1-2 стейшн 1-2 гэдэг ингээд ер нь бол төвчлөлтийн ажлын зураг дээр төлөвлөсөн байж байгаа. Тэгэхээр бол энэ зогсоол одоо үнэлгээ аваад ирсэн яг энэ хэсэгт хуралд орох гэж байгаа бол энэ юм цахилгаан машин цуугаал тэндээ очиод үйл ажиллагаанд ороход бас саадгүй байдлаар явж байгаа. Одоо сая бол энэ барилгачлалтын энэ хоёр талбай энэ хэсгийн суурийн одоо бэхжүүлэх ажил явагдсан. За ер нь хавар бол одоо ногоон бүсийн энэ хэсгийг бас суурийг дахиад ихшдгээд бэхжүүлэх ажил явж байгаа. За энэний доор бол ерөөсөө дээр нь бол ямар нэгэн цемент бол хийгдэхгүй. Энэ дээр шууд нөгөө шална яг нөгөө тагтаршуулсан хөлсөн дээрээ өгсраа тэрэн дээрээ шууд барилга маань яваад явчих. За ийшээ зөвхөн гадсан суурууд энэ өрснөөс дараа нь шал бол авагдаад энэ газраараа үлдэх юм шүү. Яг нэгтэрсуулсан талбай нь бол энэ хоёр захт нь бол хийгдсэн байж байгаа. Энэ бол яг нөгөө асфальтан төв өргөн чөлөө. Тэгэхээр энд бол дараа нь нөгөө арга хэмжээ зохион байгуулах одоо бололцоотой гэсэн үг. Одоо манай төв талбай дээр маш олон төрлийн иргэдэд зориулсан олон нийтийн арга хэмжээний зохион байгуулалт. Тэгэхээр энэ өргөн чөлөөнд бол зохион байгуулалт бүрэн бололцоотой. Одоо энэ цэцэрлэг төрөлнгийн төв талбай ялгаагүй л ийм удагтай талбай шүү дээ. Үгүй юу? Тэрдний байгаа байл. Байгаа тийм үнэтэй адилхан шүү дээ. Гэхдээ тэр хэсэгт маа нөгөө бид түрүү хэлсэн нөгөө зөөврийн 0 төр одоо ийм ойлтой учраас бол хөрсөн шингэх аюул бас байгаа. Тэгэхээр нийслэлийн байгаль орчны газраас ч гэсэн бас яг энэ дээр нь тодорхой юу хэлээд л гэдэг. Тэгэхээр энэ хэсэгт бол одоо яг дэд бүтц ороод ирсэн учраас бол цахилгаан цэвэр охрын урсад 100 дууссан. 100 гүйцэтгэдэг дууссан. Тэгээ гүйцэтгэл бол дуусчихсан. Цахилгаан хангамж бол одоо тий 80% гүйцэтгэлтэй 20% ажил нь бол одоо энэ 10 хоног дотор бол дуусчихсан. Ерөөсөө үлдэж байгаа нь автозамын ажил дуусчихсан. Энэ хэсгээр дэс үжигээ цацсан. За одоо бол тэзүүгээ хийж дуусаад ирчил барилгаагаа орчихоор. Миний санаа зовох хэрэгтэй юм юу вэ? Одоо бид нар 26 оны төсөв дээр одоо энэ ажлуудын төсөв санхүүжилтийн асуудал ярих хэрэгтэй. Тэгээд Энэ оных бол асуудалгүй. энэ оных бол болчихсон байгаа. Энэ он бол байгаль орчны сайдаас бол 54 бөмбөгийн эрх шилжиж ирээд нийслэл яг тэр үрээнд дэд бүтцийн ажлыг нь бол хийж гүйцэтгэж явж байгаа. Одоо үлдсэн байгаа 26.3 тэрбумын ажлаар бол энэний нэгдүгээр шатны ажлаа бол хийгээд явна. Яг цаг хугацааны хувьд бол бид нар нэлээд шахаж ажиллахгүй бол бас хугацааны хувьд одоо яг энэ өвлийн сарууд бол мэдээж энд хүсэлтэй ажлууд явагдахгүй. Тэгэхээр хавар бол ерөөсөө 3 сарын ихэнхэд дөнгөж он даваад тэр 26 тэрбумын эрх шилжүүлэх асуудлыг шууд шийдэж чинь. Миний хувьд бол 26 оны төсвөөс үү? Тий. Тийм болохоор та бүхэн над дээр бол ямар нэг байдлаар асуудал гацхгүй гэдгийг ойлгож хотынхон ажиллаарай. Тэрэн дээр бол ер нь кодтой холбоотой асуудал дээр бол ямар нэг гацаа шийдвэр гаргалтын төвшөнд гацааж байгаа зүйл өгөх байхгүй шүү дээ. Улсын нэгдсэн төсвөр яаж хэлцэж ажиллаа батлах вэ? Тэр бол дараагийн төстэй асуудал. Энэ загвар зурагтан сая нүүбийн одоо 2 удаагийн төлөвлөлтийн баг ирээд энэ 5 сард бол ирээд бас тодорхой зөвлөмжүүдөө өгсөн. Сая одоо 10 сарын сүүлээр ирээд зөвлөмжүүд өгөөд эцсийн байдлаар энэ загвар зураг маань бол ямар ч хөдөлгөөний баталгаажсан байна. Дагуу байгууламжийн ажил хийх. Хавар ямар орнод бол тий. шууд бэлэн Ер нь бол нэлээд өндөр тий насжилттай, өндөр ургалттай мод үцөөгийг дарах гэж байгаа. 9 нэр төрлийн
тий шилжүүлж 9-р төрлийн 4500 гаруй буцаа бол тавьсан. Дээрээс нь зүлэг ногоо энэ хэсгээр бас зүлэгжүүлэлт бол давхар хийгдэн. Дээрээс нь үр цацх ажлууд бол хийгдээд байна. Орчуулгын системийн тогсрогдсон байгаа Ногоо ирм үндэсний хөтөлбөр бас аюу энэ чиглэлээр байгаль орчны хамтаа хамтарч ажилласан мод бот ургамлууд байж байгаа. Тэндээс хэрвээ шаардлагатай бол та нар сонголтоо яаж хийж бодож байгаа. Гаднаас оруулж ирнэ гэхийн оронд Монгол тэртээ тэргүй бариад тарц суулгаад бэлдсэн байгаа. Дээрээс нь иргэд олон нийт хувийн компани хвшлүүд мод суулгаж бэлдчихсэн байгаа. Бас тэд нартай нөгөө ажлыг урамшуулад худалдаа авах замаар явал иргэдэд бас хэрэгтэй юм да. Тэгэхгүй одоо нөгөө импортлж аавн те гаднаас авах чиглэлээс ер нь болж өгөл татгалзах хэрэгтэй. Тийм болохоор энийг эртхэн шиг хэлээд бид нар тэдэн ширхэг ногоон мод бот одоо тэдэн метр сантиметрийн өндөртэй тийм төрлийн модыг тэдэн сарын тэднээс одоо эх оны хавар тархиж байгаа учраас худалдаж авнаа. Та наан ингээд нөгөө танилцуулга үзүүлэх юм аа гэл дээр бидний энэ шаардлагыг бэлжиж байгаа зүйлийг иргэдээсээ худалдаж авна. Монголын аж ахуйн нийтлэлээс худалдаж авна гэдэг ийм чиглэлээ гаргаад зарлаж байгаа. Тэгвэл илүү зөв баг. Тэгэхгүй нэг цагийн тулгангуудаа энэ олон мод манай Монголд алга байна гэд дахиад нөгөө жаахан валюта гадагш нүгж баг мөнгө байх л да. Гэхдээ иргэд рүүгээ очдог байвал зөв шүү дээ. За энийг бол яг чиглэл болгоо авчих. За цэцэр төрөлийнх энэ дээр бол ажиллаж байгаа. Энэ орчуулгын системүүд бас энэ тогсрогдсон байгаа учраас бол дараа жилийн зүлэг ногоо бол хавар бол шуртастайгаар бол байгаа тий. Намар бол нэлээд сайхан ногоон байна. Тэгээ энэ нь харагдаж талаас ч гэсэн яг энэ Монгол тал руугаа. Хизээний явж байгаа юм байна. Ажил За. Хөдөл үзүүлэлтийн институт ерөнхий инженер лавсар. Бид нэр өмнөх 7 хоногт барилга орон сууцчлалтын яамны сайдын тушаал гараад техник эдийн засгийн боловсрол ажлын маань экспертүүд томилогдсон. Нийт 18 салбарын экспертүүд томилогдсон байгаа. Тэгээд өмнөх 7 хоногийн 5 өдөр бид нэр барилгын төв дээр очиж ажиллаад тэнд экспертүүдийн томилгоонуудыг баталгаажуулаад юуныхаа уртсан төлбөрүүдийг төлцөө явж байна. хийх гэсэн. Тэзэн бол дуусчих гэсэн тийм үү? Хүнлэнгийн экспертүүд гэсэн үг тийм. Тэгээ эх 7 хоногоос бид нар бол одоо энэ экспертүүдийн дээр очиж нөгөө ажлуудаа шалгуулах, хяналтынхаа үйл ажиллагаанд орох төлөвлөгөөтэй ажиллаад явж байна. Ер нь бол нэг 2-7 хоногийн дараа гэхэд бол дуусах байхаа л гэдэг тооцоотой явж байна. Тэгээд тэзэн маань батлагдаад гарсан эсвэл батлагдсан тэзүүний араас Энэ аюу нэгтгэхэд би копи ажлын албыг тэр чигээр нь дуудчихсан байгаа. Тэрэн дээр даваа талаар ажлын албатай холбогдож байгаа хотоос ирж хамт оролцох хүмүүсийг ус сувг одоо энэ танаагч гэдэг юм уу те аль нь бүгдийг нь оролцуулаад аюу хэтүүлээ нэг энэ копийнхаа ажлын явцаа нэг ярилцаад яаралтай оруулж үндэсний ороогоор шийдэх, засгаар шийдэх, өөр бусад одоо яам тамгын газар дэд хороодоор шийдэх те ажлын үйлдэлээ хангах чиглэл рүү нэг шийдлүүдээ гаргаад авчи. Тэгэхдээ тэргүй газар дээр өнөөдөр цаг агаар ингээ гүйдэрч байгаа ажлууд зогсож байгаа юм чинь энэ ажлууд зогсно гэдэг чинь бид нар бүх ажлаа зогсоож ийн гэсэн үг биш. Гаргах ёстой шийдвэрүүдээ хугацаандаа гаргачаад зөвхөн цаг агаараа үлээгээл сууж явах ёстой гэдэг тэр чиглэл рүүгээ орж явах хэрэгтэй. Тэгээд нэгтгэхэд юу вэ? Сайдад урдсан байдлаар тэзүүний зураг Эрхлооны нэгтгэх гэдэг чинь маргааш Танилцуулгын сайдад өгсөн байна. Бид нарт өмнөх 7 хоногт танилцуулсан дээр сайд тэгсэн. Одоо маргааш аюу дандаа шийдлүүтэй. За ийм шийдвэрүүд гаргуулмаар байна. Үндэсний орон дээр энэ шийдвэрийг гаргадаг. Засаг дээр энэ яамн дээр энэ шийдвэр, хот дээр энэ шийдвэр, одоо сангийн яам, гадаад яам өөр хаана гэдгийг те ажлын албан дээр бусад дэд хорон дээр ийм зүйлүүдийг анхаармаар байна. Бид нар энд ингээ бүтээн байгуулалт энэ ажлуудаа хийгээд байдаг. Энэ дээр ажиллах дэд хороод нь энийг мэдчих хэвээр энд нь ийм зохион, энд нь ингэн бид үүн дээр анхаар ногоон бүсээ ингэн гэд. Тэгэхээр энэ ногоон бүсэйг аж ахуйн нэгжүүдээр хийлгээд ингэ аюу үр дүн гаргана гэж байгаа. Нөгөө аж ахуйн нэгжүүдтэйгээ ярьсан тохирсон юм хэр хэмжээнд явж байгаа юм те. Энийг идэвхжүүлэх чиглэл рүү ажиллана. За одоо аж. За бид нөө ийшээ ингээ өргөжлөө өгдөг. Одоо нэг ажлууд маань дандаа ирсэн доо далд ажлууд хийгдсэн байгаа учраас